19 дугаар бодлогыг бодъё бүгдээрээ. Тэнцвэрийн 2 дугаар нөхцөл гэж юу вэ гэж асуусан байна. Тэнцвэрийн 2 дугаар нөхцөл бол шилжилтийн тэнцвэр. Дэлгэрэнгүй тайлбарлах юм бол ямар нэгэн O тэнхлэгтэй харьцангуй авсан бүх хүчний моментуудын нийлбэр нь тэг байх учиртай. Шилжилтийн тэнцвэр тогтохын тулд энийг тэнцвэрийн 2 дугаар нөхцөл гинэ гэж бүгдээрээ хэлнэ. 2 дугаар бодлого 120 ньютон жинтэй 2 м урт нэгэн төрлийн металл савг O цагт ханад нугасаар бэхэж нөгөө зүрээс нь үлс унах нарийн утсаар татаж тэнцвэртэй болгосон байна. Окей, тэнцвэрт байгаа юм байна. Утас хэвтэй чигт 37 градус өнцөг үүсгэх бол утасны татах хүчийг бол шилжилтийн болон эргэлтийн тэнцвэрүүдэд бичээд энэ бодлогыг бүгдээрээ бодож болж байна. Эхлээд ямар хүч үйлчилж байгаа вэ гэдгийг O тэнхлэгтэй харьцангуй бүгдээрээ зуръя. Тэгвэл энд бол нэг юм утасны татах хүч байна. E шиг 120 ньютон хүч байна. Өөр ямар нэгэн хүч байхгүй. Ингээд тэнцвэрт байгаа учраас O тэнхлэгтэй харьцангуй авсан бүх моментуудын нийлбэр тэгтээ тэнцвэр байх ёстой. Гагцхүү цагийн зүүнний эсрэг байх юм бол түүнийг эерэг тэмдэгт авъя момент. Ингээд O цагаас гараа явж итэл 120 ньютон таарсан надтай 120-ыг үржих нь 1 м хасах тэмдэгтээ байх учиртай. Нэмэх нь энэ Т үржих нь 2 м хоорондын өнцгөн синус 37 градус. Энэ урт талд нь ягаад синус бичээгүй гэхээр угаасаа энд 90 градус байгаа учраас синус 1 тийм учраас багш бичихгүй. Явчлаа ингээд тэгтээ тэнцэх нь байна. Утасны татах хүчийг бол гэсэн учраас Т гэдэг нь W хуваах нь 2 синус 37 W маань хэдийн 120 2 синус 37 0.6 120-ыг хуваах нь 1.2 1212 тугаа гэсэн үг. Ингээд 100 ньютон татах хүч байх. 21 дугаар бодлого 120 ньютон жинтэй 2 м урт нэгэн төрлийн металл савг O цагт хананд нугасаар бэхэлж нөгөө зүрээс нь үлс унах нарийн утсаар татаж тэнцвэртэй болгосон байна. Утас босоо тэнхлэгтээ 37 градус өнцөг үүсгэх бол утасны татах хүчнүүдийг нэг нэгээр нь бичиж тэгвэл энэ бол утасны татах хүчин 120 ньютон эргэлтийн тэнхлэг маань энд байна. Энд нэг юм хэвтэй шулуун үүсгэж юм бол энэ 37 градус гэвэл энэ 53 градус болно. Энэ буцаад 37 градус болно. Энэ 37 градус болж байгаа юм бол энийг 2 хуваач 120 ньютон хүчийг ингэж нэг хуваагаад ингэж нэг хуваач болох уу? Болно. Энэ 37 градус гэсэн үг. Энэ 37 градус гэвэл энэ 120-ыг үржих нь cos 37. За шууд тооцоолч 120-ыг үржих нь cos 37 0.8 байдаг. Ингээд 12 96 ньютон хүч. Нөгөөдхийн тооцоолох шаардлага байхгүй. Ягаад гэхээр тэр хүч маань өөрөө хүчний эргүүлэх үйлчлэлийг биш түлхэх үйлчлэлийг үзүүлж байгаа учраас одоогийн байдлаар нь шаардлагагүй харагдчихэв. Ингээд энэ хоёр хүчин дээр буюу 96 ньютон болон Т2 дээр O цагтай харьцангуй моментуудын нийлбэрийг аваад тэгтээ тэнцвэрийг бүгдээрээ (96-г үржих нь 1 м синус 91). Энэ маань хаашаа эргүүлэх гэж оролдох вэ гэхээр цагийн зүүнний дагуу эргүүлэх гэж оролдсон. Тийм учраас урд нь хасах тэмдгийг тавьж өгье. Хасах 96 үржих нь 1 нэмэх нь Т утасны татах хүч бол түүнийг цагийн зүүнний эсрэг эргүүлэх гэж байна. Тухайн савг гэсэн үг. Тийм учраас Т-г үржих нь 2 м синус 1 дахиад 1 ингээд тэгтээ тэнцүү болно. Т гэдэг бол 96-г хуваах нь 2 буюу 48 ньютон татах хүч гарах нэ. Нэгэн төрлийн металл савг O цагт нугасаар бэхэлж хэвтэй чиглэсэн үлс унах нарийн утсаар ханад холбосон байна. Савнаас 500 ньютон жинтэй ачааг зүүсэн ба систем тэнцвэрт байх бол утасны татах хүчийг бол O цаг саванд үйлчлэх реакцийн хүчнүүдийг олоо гэсэн байна. Саванд үйлчлэх реакцийн хүчнүүдийг дүрсэлж болж нэг ийм хүч дүрсэлж болно, ийм хүч дүрсэлж болно. Түүнийг RY-G, энийг RX-G, O цагт харьцангуй моментуудыг бүгдээрээ авъя. Гагцхүү ингэсэн байна. 3 удаа ингээ хуваасан юм байна. Тэгвэл ингэ чи нийтдээ 3 L урттай гэвэл энэ L урттай болж таарна гэсэн үг. Ингээд O тэнхлэгт харьцангуй момент нь тэг байх ёстой. Цагийн зүүнний эсрэг эерэг тэмдэгтээ авъя. 500 ньютон бол цагийн зүүнний дагуу эргүүлнэ. 500 ньютоныг хасгаар авъя. 2 L-ийг үржих нь эндээс энэ хүртэлх 90 градусын зай хэд вэ гэдгийг бүгдээр харчия. Энэ O цэгээс энэ хүртэлх 90 градусын зай. За энэ бол 2 L cos 53 бол гэсэн үг. Тийм учраас бүгдээр 2 L үржих нь дахиад cos 53 гэдээ авах нь байна. Окей. Синус 37 гэж бас авчулна асуудалгүй. Ингээд нэмэх нь Т үржих нь яагаад нэмж байгаа гэхээр энэ хүч нь өөрөө цагийн зүүнний эсрэг эргүүлнэ тухайн савг. Т үржих нь
Энэ Т хүртэлх 90 градусын зай аль байх вэ гэвэл ОЦ-гээс энэ байна гэсэн. Эндээс энэ хүртэлх. Энийг арай нэг өөр юм орцуулъя да. Энэ хүч шиг харагдаад байна. Тэгэхээр ингээд зурч. Энэ зай гэсэн үг. Окей. Энийг O'. O'-аас O хүртэлх тэр зай гэсэн үг. Тэр юу та тэнцэх вэ? Тэр бол ерөнхийдөө 3L sin 53 та тэнцэх нь байна. Аль вэ гэхээр энд гурвалжин үүсгэж байна. Энэ гурвалжингийнхаа үнцрийн хэсэг талыг авах юм бол тэр нь 3L-ийг үржих нь синус 53. Тийм учраас Т үржих нь 3L синус 53 тэнцүү тэг. Окей, энэ дээрээс бүгдээр бодъё. 1000 болох нь байна. 1000-ыг үржих нь косинус 53.0.6 тэнцүү 3L-T sin 53.0.8 байдаг. L-үүд дээрээс хураагдаж байгаа бүгдээр харж байгаа. Окей, энэ бол ингээд 600 болох нь байна. Энэ хэд болох вэ? 2.4 Т болох нь. Т гэдэг бол 600 байх нь 2.4. За ямар нэг марцсан санс юм байна. Хараадах юм. Энэ 3LT sin 53 ингээд болчихж байгаа. За бүгдээрээ Т болгоч байгаа тийм ээ. Энэ хоёрыг хуваавал 250 ньютон гарах нэ. Харин одоо бүгдээрээ ОЦ-т үйлчилж байгаа реакц хүчнүүдийг нь олъё. Rx болон RY энийг олохын тулд X болон Y тэнхлэг дээр тэнцвэрийн нөхцөлөдөө биччихье. Хамгийн түрүүнд X тэнхлэг дээр буюу хэвтэй тэнхлэг дээр ямар хүчнүүд үйлчилж байгаа гэхээр Rx баруун гар тийшээ нэмэх, T зүүн гар тийшээ хасах тэнцүү тэг. Ингээд Rx гэдэг бол 250 ньютон та тэнцэх нь байна. Босоо тэнхлэг дээр яг тэрийг нь энд хий. Босоо тэнхлэг тэнцүү RY байна. Y доошоо 500 байна. Хасах 500 тэнцүү тэг. Ингээд RY маань өөрөө 500 ньютон болох нэ. 23 дахь бодлого үс сунах параллел хоёр утсаар таазнаас зүүсэн 4 м урт хөнгөн саваанд 40 ньютон жинтэй ачааг зүүсэн байна. Савааг тэнцүү дөрвөн хэсэгт хуваасан гэж үзээд утас тус бүрийн татах хүчийг олоо гэсэн байна. Энийг L гэж нийтдээ 4L. Ингээд дэшигээ TB гэдэг утсаар татах хүч бий болно. TA гэдэг татах хүч бий болно. Аль нэг мэддэхгүй байгаа хүчин дээр нь аваачаад эргэлтийн тэнхлэгээ бүгдээрээ зоожуулна. Тухайлбал A дээр аваачаад O эргэлтийн тэнхлэгийг зоочъё. O-гоор авсан момент нь тэгтээ тэнцэх учиртай цагийн зүүнний эсрэг эерэг тэмдэгтэй. Энэ TA маань ямар нэгэн байдлаар эргүүлэх үйлчлэлийг бий болгох. Энэ зөвхөн тухайн ОЦ-тэй харьцангуй O тэнхлэгтэй харьцангуй татах үйлчлэлийг бий болгож байгаа учраас TA-гийн эргүүлэх үйлчлэл нь тэг. Ингээд эндээс гараа явж 40 ньютон татаарлаа 40-ийг үржих нь 3L. Гэхдээ хасах яагаад гэхээр доошоо үйлчилж байгаа цагийн зүүнний дагуу учраас. Түүний дараа нэмэх нь TB дэшигээ буюу цагийн зүүнний эсрэг байна. Нэмэх TB үржих нь 4L тэнцүү тэг. Энэ дээрээс TB бүгдээр олё. TB гэдэг нь 120L-ийг хуваах нь 4L L-үүд нь ингээ устж байгаа 30 ньютон гэж гарах нь байна. Одоо бүгдээрээ харин босоо тэнхлэг дээр шилжилтийн тэнцвэр бичье. Босоо тэнхлэг дээр бүх хүчнүүдийн хэлбэр тэг байх ёстой. TA дэшигээ TB дэшигээ нэмэх 40 ньютон доошоо хасах тэнцүү тэг. Ингээ TA гэдэг бол 40-оос хасах нь TB байх нь 40 TB маань өөрөө 30 гэж гарсан. Ингээд энэ дээрээс 10 ньютон гэж бодогдох нэ. 24 дугаар бодлого савааны нэг үзүүрийг тулгуурт нухсаар бэхж нөгөө үзүүрийг үс сунах нарийн утсаар татаж таасан холбосон юм байна. Савааг тэнцүү 6 хэсэгт хуваасан бөгөөд 6 хэмжээтэй ачааг утастай ойрхон байрлуулав. Утасны татах хүчийг бол тулгуурын зүгээс саваанд үйлчлэх хүчийг бол би L гэхгүй бүгднгийн зүгээр нэг нэгжээр авчиж 6 нэгж 2 нэгж гэх мэтчлэн энэ дэшигээ T гэдэг хүчээр үйлчлэн харин энэ доошоо бол mg хүчээр үйлчлэн тэр нь 60 юм байна. Эргэлтийн тэнхлэгийг бүгдээр энд аваачаа байрлуулчих. Тэр нь тэг гэсэн үг. ОЦ-тэй харьцангуй хүчний моментуудын хэлбэр нь тэгтэй тэнцэх учиртай. Яагаад вэ гэхээр тухайн саваа маань өөрөө тэнцвэрийн байрлал байгаа учраас ингээд цагийн зүүнний эсрэг эерэг тэмдэгтэй бүгдээр авъя. Оогоос гараа явж ирэхлээр надад 60 таарлаа. 60-ыг үржих нь хэдэн нүд вэ? 1 2 3 4 нүд байна. Энэ маань эерэг тэмдэгтэй байна. Нөгөөх нь хасах тэмдэгтэй байна. Т маань Т үржих нь Оогоос Т хүртэлх цаа 1 2 3 4 5 6 тэнцүү тэг. Ингээд 6 Т хэд болсон? 240. Т гэдэг бол 40 ньютон гарах нэ. Тулгуурын зүгээс саваанд үйлчлэх хүчийг бол гэсэн юм байна. Дахиад тэгвэл түүнийг ба штэ те ингэчээ. Ингээд эргэчээ. Тэгэнгүүтлээ босоо тэнхлэг төр хүчнүүд маань дандаа босоо тэнхлэг төр байгаа учраас бүх хүчнүүдийн хэлбэр нь тэг гэдээ авчиж шилжсэн тэнцвэр Т дэшигээ 60 доошоо R дэшигээ тэнцүү тэг R гэдэг бол Т-гээс санжаар Т бүгдээрээ сая 40 гэж боллоо. 40-оос санжаар
гэсэн үг. Энэ дээрээс хэд гарах вэ? Энэ дээрээс энэ гэхдээ урдаа сөрөг тэмдэгтэй юм биш үү? За тэрийг дахиад арилгаж байгаа биччихье. Хасах 40 нэмэх 60 20 ньютон гарах нэ. За дараагийн бодлого 25. 3 тэнцвэр үсэгт хуваалсан хөнгөн савааны нэг үзүүрийг O цэгт хананд нугасаар бэхэлжээ. Нөгөө үзүүрийг үл хөдлөх хэрэгжин системд холбосон 30 ньютон ачааг савн зүгт тэнцвэр тогтсон байна. L ачийн жинг бол энэ жин хэд байх вэ? Түүнийг WL гээ бүгдээрээ ханны зүгээс савн үйлчлэх реакц хүчнүүдийг бол тэдгээрийг бичиж дөрөв шиг энэ дэшиг RY энэ шиг RX RY гэж бичиж. O цэгтэй харьцсангүй моментуудын нийлбэр одоо хүчний моментуудын нийлбэр тэг байх ёстой. Учир нь гэвэл энэ ирэхгүй байгаа тэнцвэрт байх учраас. Түүнийг бичиж нэгдүгээр тэгштгэл цагийн зүүнний эсрэг эерэг тэмдэгтэй. О-гоос гараа явж 30 ньютон таарлаа. 30-ыг үржих нь 2 нут гिचээ 1 2 энэ хасах байна. Түүний дараа энийг яах вэ? Энэ нөхрийг ингээд биччихье. WL энд ингээд нэг Т үсэж байгаа. Энэ Т гэж штэ тэ. Ийш ингээд 2 задлж. Энэ Т маань бас энэ дээр үүснэ. Энд үүснэ гэсэн үг. Нэг утас учраас нэг утасны үргэлжлэлээр дахиад Т үүснэ. Тэгэхээр энэ бол T sin 53 градус болчихно. Энэ болохоор T cos 53 градус болчихно. Харин T-г олж яж болчихно. T ханаас олох вэ гэхээр бүгдээр энэ систем дээрээс бичиж болно гэсэн үг. За яаж бичих вэ? Хоёрдугаар тэгштгэлээр ингээд бичиж. T тэнцүү омега L тэнцүү юм. T sinus 53 гэдэг нь sin 53 чинь 0.8 0.8 омега L гэсэн үг. Тэр бол T sinus 53 илэрхийлнэ. T cos 53 гэж үг гэсэн. T cos 53 гэдэг чинь 0.6 омега L гэсэн үг. Окей. Гэтэл cos 53 бол ямар нэгэн байдлаар эргүүлэх үйлчлэл үзүүлэхгүй зөвхөн татна түүнийг. Sin 53 нь эргүүлэх үйлчлэлийг бий болгоно. Хасах 30-ыг үржих нь 2 үржих нь T sin 53 тэр маань 0.8 энэ дээр нэмэх тэмдэг тавьчих бүгдээрээ 0.8 омега L үржих нь 3 нүд байгаа учраас ингээд түүнийг тэгтэд үзүүлчих. За энэ хоёрын тоошыг харагдаад байна. L 2.4 омега L тэнцүү 60 гарсан. Омега L-ийг энэ дээрээс олж болж 60-ыг хуваах нь 2.4 25 гарах юм байна. Энэ 25 ньютон гэсэн. Түүний дараа RX RY бол гэхдээ босоо болон хэвтэй тэнхлэгүүд дээр хүчний одоо шилжилтийн нөхцөлөг бүгдээрээ бичив. Хүчнүүдийн нээлбэрийг аваад тэгтээ тэнцвүүлнэ гэсэн үг. Хэвтэй тэнхлэгтэр X тэнхлэгтэр ямар хүчнүүд байна? RX байна. Мөн T cos 53 байна. Энийг магадгүй бүгдээр нөгөө тийш нь авах хэрэгтэй байна. Хасах RX нөгөө нь бичсэн ч болж байна дөө. Угаас хасах тэмдэгтэй гараад чиглэл нь эсрэг байна гэдгийг харуулах нь байна. RX нэмэх нь T cos 53. T cos 53 0.6 омега L. Тэнцүү T байна. Өөр ямар нэг хүч үйлчлэхгүй байгааз. Энд дөрөв дээр нь бүгдээр Y тэнхлэгтэр бичиж. Y тэнхлэгтэр гэвэл ба штэ тэ. Доошоо хасах 30 байна. Дээшээгээ T sinus 53 байна. Мөн дээшээгээ RY байна. Ингээд T гэсэн. Энэ дээрээс бүгдээрээ RX-ийг олъё. Энэ жижигхэн зайд хийчихвэл болж байна. RX тэнцүү хасах T cos 53 0.6 омега L үржил 25 0.6-г 0.6 үржих нь 25 15 ньютон гарах нь байна. Хасах тэмдэг нь юу харуулж байгаа гэхээр нөгөө тийшээ гэдгийг харуулж байгаа. Хаашаа вэ гэхээр RX байна. Ийшээ үйлчлэх юм гэсэн үг. RX окей. Түүний дараа энэ дот талдаас RY-г олъё. За тэрийг хаана хийх вэ? Тэрийг энд хийчихвэл яаж юм бэ гэж та. RY 30-аас хасах нь T sinus 53. За T маань омега L гэж олдсон. Тэгэхээр T гэдэг чинь өөрөө 25 ньютон гэсэн үг. 25 тэнцүү 5 ньютон гарах нь байна. 26 дугаар бодлого 10 ньютон жинтэй нэгэн төрлийн металл сав параллел хоёр утсаар таацаас зүүсэн байна. Утас тус бүрийн татах хүчнүүдийн харьцааг олоорчээ гэсэн байна. Энэ бол ингээд T2 дээшээгээ T1 дээшээгээ энэ 10 ньютон харин яг голоос нь хүндийн төгөөс нь тийм ээ. X доошоо 10 ньютон. Окей, аль нэгэн дээр нь O-го зооч, O тэнхлэгтэй харьцангуй моментуудын нийлбэр нь тэг байх ёстой. Ингээд. За O-гоос гараа явж итэл 10 ньютон таарлаа. 10 үржих нь 2 нүд хасах. Түүний дараа T2 таарсан. Нэмэх нь 3 нүд үржих нь T2 тэнцүү тэг
3 Т2 нь 20-той тэнцэх нь байна. Т2 гэдэг бол 3-ны 20 ньютон байх нэ. Одоо бүгдээрээ босоо тэнхлэг дээрх бүгжтнүүдийн хэлбэрийг аваад тэгтээ тэнцвүүлье. Шилжилтийн тэнцвэр гэсэн үг. Т1 дэшээ, Т2 дэшээ хасах 10 ягаад тэгэхээр доош яваа. Т1 тэнцүү 10-аас хасах нь Т2, 10-аас хасах нь 3-ны 20, 30, 3-ны 10 гарах нь байна. Ньютон. Харьцааг нь бол бүгдээрээ Т1-ийг хуваах нь Т2 үржих нь нөгөөх нь 20 байсан. Ингээд хураагдаад 2-ны 1 гэсэн харьцаа гарах нэ.